болсон заавал хав гарагт гэхээр миний хувьд миний одоо мэдрэмж сүнсний маань хувьд нэг юм ядаргаатай ял авцсан юм шиг нөгөө л хав гарагийн төгөхөөр яах вүлээ ийх вүлээ тэгээд тухайн үед амжихаа байцгаараа яана хэлсэндээ хүрэлгүй инглиш хэлж гэдэг юм нэг ийм хэцүү мэдрэмж байгаад байгаа болохоор ямар ч л байсан 7 хоног болгон ярилцлага хийдгээрээ хийн. Гэхдээ өдрийн хувьд болохоор тухайн 7 хоногт одоо өөрийгөө чагнаж агаад аль нэг гаригуудтай холбогдсон тайдтэйгээ цаашдаа ярилцуулнаа. Тэгээд цаанаасаа л одоо миний өөрийн зүн мэдрэмж мэдрэмхүй энэ зүйлийг хийх хэрэгтэй. Хүмүүст бусдад тустай байгаад байна. Хэрэгцээтэй шаардлага байгаад байна гэд мэдэрсэн болохоор ямар ч лсэн нэг хэсэгтээ нэлээд явуулнаа. Тэгээ хорвоо ертөнц ер нь цаг мөчлөгийн байдал нь ч гэсэндээ одоо нөгөө Бомбей 90 хүн амтан их юм тэнд сэрээд байгаа нөхцөл байдалтай уялдуулаад цаанаас бас нэг юм багахан хэмжээний үүрэг даалгавар өгч байгаа юм болов уу гэж би бол өөртөө ойлгосон. За тэгээд хэдүүлгийн зүүн уулзалт болохоор 40 минутаар хуваагдаад нийт 3 одоо үе үргэлжлэн 3 удаа орно гэсэн үг. Тэгэхээр энэ одоо эхэлж байгаа бичлэг маань 40 минут яваад тэгээд дунд нь одоо зогсогдоод дахиад би та хэд рүүгээ линк оруулаад буцаж орж ирээд гэсэн байдлаар нэг 3 удаа таслаж явагддаг шүү. Би нэг Zoom-ийнхаа учрынаас олохгүй л байгаа чинь бас нэг юм хомын яаж маага төлж мөлөөд яадаг юм шиг үлээ. Тэр тал дээр бас жоохон муу болохоор ямар ч лээс одоохондоо нөхцөл байдалтай тааруулаад тэгэж явнаа. За яг юу яригдах вэ, яах вэ, ийх вэ гэвэл үнэндээ бол тодорхой сэдв байхгүй. Яг энэ тухайн мөчөд орж ирэх дамжуулалт юу байна? Учир шалтгаантай болол өнөөдөр та бид хэд энэ одоо онлайн орчинд тааралтцгаад нэгтчихэд байгаад байна. Тэгэхээр ямар нэгэн байдлаар эндээс авах энергийн хувьд, мэдлэгийн хувьд нэг зүйл солилцох зүйл бид хооронд байгаа болохоор л өнөөдөр уучраад байгаа хэрэг шүү. Тэгэхээр нэг сүртэй хүлээлт юу хийж тавиараа ямар ч лээс өөрсдийнхөө мэдрэмжийг ажиглаад сайхан дотоодоо уудлаад ярилцсанаа гэдэл ойлгож байгаа. Бас дахиад нэг яригдах зүйл нь би дууга хурааж авч байгаа, бичиж авч байгаа. Бичлэгийг бол бичгүүгээр зөвхөн дууг нь хурааж аваад хожим нь эдит хийн засаад өөрийнхөө YouTube хуудсанда подкаст хэлбэрээр оруулнаа. Маш их чанд. Оруулнаа. Тэгэхээр тэрийг та хэдтэй бас урьдчилан хэлэх нь зүг болов уу гэж бодож байна. За тэгээд товчхондоо тийм байна. Тэгээд би одоо зөндөөл өөрийгөө ярьсан, танилцуулсан. Тэгэхээр энэ удаа та хэдтэй маш товчхоноор танилцуулаад хий. Намайг Тамир гэдэг йог бяцлаглалын багш мэргэжилтэй. Сүүлийн 10 гаруй жилийн хугацаанд яг энэ ухамсарын сэрэлт, сүнсний сэрэлт гэж яриад байгаа. Өөрийгөө таних процесс маань, дутагшаага өнгөх процесс маань ихэлсэн. Тэгээд энэхүү аялал маань тэмч айтайхан сайхан байсангүй. Учраа олохгүй унаж, төөрч, бөдөлж, сэтгэл зүрх төр дотоод юунда мэдрэмжиндээ өвхөж, хатаж, хоосорч эсвэл нөгөө алингаа алдаж идэх шиг нэлээд явсан. Тэгээд сайхан хүмүүс, эрен тойронд хүмүүс байгаа болохоор сайхан хувь, буян заяа, ерөөл тавилан байгаа болохоор сайхан хүмүүстэй уулзраа, сайхан мэдлэгтэй уулзраад ингээд өөрийгөө багасах хэмжээнд таньж мэдээд явж байгаа. За өнгөрсөн ингэж явж байхдаа оролцоогоор бас нэг 10-аад жил орчим явах бяцлаглаар сонирхон хичээлсэн байна. За тэгээд 24 онд өнгөрсөн онд яг өөрийнхөө одоо тэр дотоод мөн чанар буюу ухамсарынхаа дээд хэм хэмжээстэй холбогдсон
нэгдсэн байгаа. Тэгэхээр түүнийхээ одоо тусламж хөгжил хэм хэмжээст юугаараа бусдын энергийн биеүүдийг мэдрээд дамжуулалт хийгээд чөлөөлж ангаагаад нэг талаасаа яг нэг юм бөө юм шиг нөгөө талаас харахаар ямар ч хувцсгүй зүгээр жирийн байж байгаад их энгийн хэлбэр байдлаар аливаа зүйлийг дамжуулаад байгаа юм шиг. Тэгвэл цаад яг зангилагдж байгаа одоо учир шалтгаан юу вэ гэвэл миний өөрийн энэ нэг 10 гаруй жилийн хугацаанд сэрэн байгаа, танин байгаа, нэгдэн байгаа сүнсний маань өөрийн хөгжил нь нэг энэ байх шиг байгаа юм. Энэ зэрэгтэй одоо мэдлэг хоригдлуулсан байх шиг байгаа. Ур чадварыг өөртөө авсан байх шиг байгаа. Тэгээ үүнийг нь л би нэг юм тодорхой хэмжээнд чүү айл таньж мэдээд л явж байгаа. Юу юуг өөрийгөө олцсон, бүгдийг мэддэг болсон гэвэл холоо энэ дүрнэ. Та нартайгаа адилхан суралцаад л явж байгаа. Нэг юм хүн байгаа да. За давчхандаа юм байна. Тэгээд та хэд мэн сайхан мэдрэмж юугаа хуваалцаад өөрийнхөө санал сэтгэл юу байна? Тэр болгоны яваа чөлөөтэй гаргаад ирээрээ. Нэг нүгөө сайхан ярилцъя. За байж ортор хүлээж байгаа. Дахиад нэг юм яриад байгаа. Би ингээд альва хүмүүстэй, хувь хүмүүстэй болон олон хүмүүстэй уулзалт одоо ингээд уулзалт ярилцлага хийх юм нь надад мэдрэмж мэдээллүүд ерөнхийдөө орж ирж байгаа. Тэгвэл өнөөдөр та хэдтэйгээ холбогдно гэд зар тавьснаас хойш надад ямар мэдрэмж ерөнхийдөө орж ирсэн гэхээр хамар ингээд бүгэлдсэн юм шиг битүү. Цээжин дээр нэг юм чулуу тавьсан юм шиг дараатай. Зөөртэй нэг юм амьсгалахад тээгтэй мэдрэмж, бачуураад байгаа мэдрэмж. Энэ нь нэг хүний гэлтгүү яг нийт буюу та хэдтэй ерөнхийдөө л холбоотой санагдсан шүү. Бүүн нийтэд нь холбоотой санагдсан шүү. Яг юу гэж хэлээд юм гэхлээр та хэдийн дотор сүнс сэтгэл гээд байгаа тийм үү? Тэгвэл тэрнийг илэрхийлсэн л мэдрэмж гэж та хэд ойлгоорой. Тэгээд энийг нэг жоохон анзаараа, жоохон ухаад мэдрээд үзэх нэ. Яг л одоо энийг яриад байгаа сүнсний сэрэлт гээд байгаа, хомсрын сэрэлт гээд байгаа энэ зүйл яг л нэг юм эд өрнөд байгаа. Эд нэг юм энэ харагдаж байгаа амьдрал, энэ харагдаж байгаа хөл гар, энэ би чинь энэ бодож байгаа өөрийгөө би гээд итгэд үнэмшилсэн энэ итгэл үнэмшил чинь би биш юм биш үү? Цаана нь өөр зүйл болдог, өрнөдөг хэрэгүү гээд нэг юм оюун санаа, ухамсарын хувьд нэг юм том алхам хийх гээд том дэвшил ахих гад байгаа тийм бачуугийн гэгэлцсэн, тэмүүлсэн, хүсэл долгиосон тийм мэдрэмж байна уу та гэж анзаарчихсан шүү. Тэгэхээр та хэд маань дор дорноо өөрсдөө анзаар сэгнэж хагаад сайхан чөлөөтэйгээр өөрсдөө уудлаарай гэж чинснээс хүсэж байна. Та хэд маань хэдий ч нэ чөлөөтэй байна. Хэдий ч нэ баригдахгүй өөрийнхоороо байна. Төдий ч нэ сайхан яриа халуун тулан яриа өрнүүлээд за хэрвээ дамжуулагдах зүйлүүд байвал дамжуулагднаа. За тийм байна. За түрүүний нэг хүн юм асууж ирсэн. За. Бараг сайн хэлчлээ нэг тийм бочуу тавьчих юм байгаад байгаа. Нөгөө пүүжэ гээд мөн үү? Мөн. Заримдаа яг хэцүү өвчтэй болсон юм шиг ингээд гинт уур уцаарлаад нөгөө цуг ажиллаж байгаа хүмүүсийг гомдоож момдоод ингээд гинт тийм сони эмоц гарч ирээд. Бахан тэгээ одоо би шараад мад руу болохгүй сэтгцэн одоо ингээ үзүүлэх болцсон болоо.
Эсвэл одоо ингээд тэгсэн ирнэ ингээд дотор амар товчуу, тэгсэн ирнэ жоох айдастай юм шиг. Тэгээ одоо бүр өөрийгөө ингээд ойлгохгүй одоо тэгээд ингээ нэг ажлаас хадагдаад өөр ажилд орсон чинь нөгөө ажлаа ямар ч хийх сонирхолгүй, сэтгэл гарахгүй нөгөө хийж чаддаг байсан юм шивдэг бардаг юм амар дургу хийгээд ерөө сэтгэл гарахгүй байгаад байна л да. Тэгэхээр одоо юу хийх гээд байгаа юм болоо? За. Хэцүү байна. Юу хийх гээд байгаа юм болоо гэж асуулт нь энэ үү? Тийм ээ одоо тэгээд ерөнхийдөө пүүж за ерөнхийдөө ойлголоо. Хоёулаа чинь 2 хоногийн өмнө нэг утсаар холбогдсон шүү дээ. Ховчлаа ганцаараа үзүүлмээр байна гэд холбогдоход надад хальт мэдээлэл чинь орж ирсэн л дээ. Би нэг утсаар ирэхдээ хэлжсэн тий. Яг нэг юм бачуурсан давчуу хэцүү мэдрэмж байна гэд би нэг санаа алдаад за би ямар ч лсэн тусалнаа дараа 7 хоног цаг гарахаар холбогдоорой гэд хэлжсэн. Тэгээд өнөөдөр энэ орой зүүмээр холбогдох хүмүүстэй холбоотой энэ нэг хамар битүүрсэн энэ нэг цээжин дэр нэг юм дараатай мэдрэмж. Тэгээд сая цуслангаасаа наашаа ирж явж хат юу юуг л яарал юу юуг л бошуухан л энэ дээр ингээд нэг юм хад чулуу байгаа гэж бошуухан авч хаяад гэдэг юм ингээд дүүлмээр нисмээр санагдаад байгаа байхгүй тэмүүлмээр. Тэгээд би энийг анзаарчаад сая бас нэг жоохон зам төвчрээд хорооллоос уруудаа явчихсан чинь яг өөрийн чинь линк нь орхуулж гинөө линк гээд нөгөө бичсэн мессеж. Яг тэр ингээд ороод ирэхэд энд хашрын бас юу бас яваад байгаа юм та гэд. Орж ирж ирсэн тий. Цогцол нэг юм гаргаж хэлж асуухгүй бол ерөөсөө намайг ойлгох хүн энд нэг ч алга. Энэ игүүлж сонирн болцсон байна гэдэг ирсэн. Ерөөсөө ойлгохгүй байна. Тэгээд өөрийгөө ингээд муухай ааштай заримдаа гинт жохолтаа дуурчаад Дана одоо тэгээд ямар хэцүү юм дээ одоо тэгээд заримдаа шал өөр хоолоогоор нэг анааш найтаагаад нэг мэдээлэл өгөх шиг байх юм. Тэгээд тэр бол миний хоолой биш л дээ. Бүр энэ цаанаас нэг эргэтэй хоолой. Хайлаа яриад би сонсож байгаа. Ярих юм юу л байна яриад. Тий ханиаж найтагаа зарим нэг айдастай үед нь би байгаа шүү гэдгээ сануулад байгаа юм шиг тийм байх юм. Тэгээд зүгээр энгийн нөгөө ингээд одоо ажил энэ төр хийхээр ерөөсөө айгүй дургу байгаа тийм надад тэгээд яад юм байгаа юм. Би шууд өөрийнхөө асуултанд зүгээр л юм бодлороо хариулмааргүй л байна. Аль болох мэдрэмжээр аль болох тэр цаанаас ирэх дамжуулах зүйл юу байна? Юу мэдрэмжинд маань орж ирж байна? Тэрийг ингээд өөрийнхоороо цензуурлж хагаад үнэн бодтоор хүргэхийн тулд жоохон нэг юм пауз аваад ажиллаж байгаа. Зөв. Эсвэл надад нэг үүрэг даалгавар өгөгдсөн байхаа нэг дуулах үүрэг өгөгдсөн юм шиг байгаамаа. Тэгээд тэр дуу бол бүтцэн л тээ. Тэгээд одоо нөгөө ингээ бичлэг торох гэхээр нэг хоолон дэр нэг юм тэгэлчээд уг нь зүгээр дуулдаг байсан юм чинь яг тэр бичлэг торох гэхээр л нэг хоолон дэр юм тэгэлчээд буцаагдчихад байгаа байхгүй юу? Тэгээд тэр ажиллагаа маань хийгдэхгүй болохоор дараа чи юм ерөөсө бодохгүй байгаа юм болов уу? Ямар ч л байсан надаа өөрийнхөө энэ гаргаж ирж байгаа поинтууд одоо юу гэдэг сэтлүүд энэ жишээнүүд дээр өөрөө ирэхгүй ингээд шар ус босоод энергинд маань ингээд ай өвчтэй мэдрэгдэж байна л да энерги биеинд маань. Тэгэхээр зүгээр л энэ дээрээс нэг юм шууд юм логикоор дүгнэлт хийхэд та угаасаа бүх зүйлийг контролдод мэдээд л байгаа юм шүү. Танайд хараад юу болоод байгааг мэдрээд л байгаа юм шүү. Юу хийх ёстойгооч хэнд хандахыгаач угсаа ойлгомжтой байгаа юм шүү.
гэж санагдмаар. Харин тийм ээ. Хариултаа бас тэгэл гинт хинт болж хараалах шиг л байна л та. Тэгээд одоо утас ухсан ч гэсэн нэг баян сүнслэг юм хайгаа. Өдрийн бүтэн нэг тийм юм хайгаа хараа. Тийм л болчиход байна одоо. За би танд юм орж ирвэл хэлнэ. Таач гэсэн өнөөдөр хідүүлээ цөөхүүлээ 3-4 ихнээл ах шүү байна. Санаа зовлтгүйгээр дундуур нь орж ирээл үзэл бодлоо хуваалцаад байгаарай. Нэр сонноос би одоо ингээ та хэдтэйгээ энэ зумынхаа яриаг хийж дуусчихчаад өнөөдөрхөн сая 7 цагийн үед бичсэн нэг гоё подкаст байгаа. I am everywhere гэд Lucy гэд киног үзээ. Тэн дээрээс одоо авсан сэтлэрээ хажуудаа байгаа одоо найзтайгаа ярилцаад айгүй гоё нэг тийм тонд ажгүй сүнсний хөөрөлтөө орсон байгаа, явсан байгаа. Тэгэхээр тэрийг бас та сонсоотгоорой. Орой орчих واخа. 12-1 гээд орох. 12 мөр. Тэгээд би танд бас өнөөдөр хэлье л гэж бодчихлоо. Маргааш нэгтгэв өдөр. Хоёлоо маргааш 8 цагаас хувьчлаад холбогдож болох юм байна. Тэ. Өглөө 8 цагаас уу? Үгүй оройн 8 цагаас. За. Тэ. Тэгж болно. Тэ. Тэг. За. Чат бичнэ. За. Юутай байгаарай, холбоотой байгаарай. Таг алга болчихов. Энэ Zoom дээр орж ирж байгаарай за. Тэгин. Аха, ярианд оролцоорой гэж хэлэх гээд байгаа. Ярианд оролцоорой гэж хэлэх гээд. За өөр манайхан сонь сайхан юу вэ? Сайхан дөө. Намбано. Ой, сайн уу? Сайхан хамарч чинь үү? Сайхан хаварч чинь. Цаанаасаа хоолойны мөнгө яасан ч тамиртай юм тий. Тэргүй яах вэ? Бүр нэг бяртай сонсогдож штт. Штайгээ ямаа илэрч. За. Өөр сонин сайхангүй. Сэтгэл санаа давгүй юу? Нэг хэсэг одоо очроо гайгүй шүү. Өөрөөсөө юм хайгаад өөрөөсөө өөрийгөө ирээл ер нь нөгөө сэтгэл тэр чулуу бодож ирнээс гарцсан шүү. Тэжгүй юу. Тэжгүй. Нууц биш бол юу байв? Сүлд авсан ямар гоё ухаарл байна. Бид нарыг дайлаач. Яа, ухаарлын хувьд яг нэгээс бодлоо. Нөгөө ямар вэ? Гэхдээ зүгээр ингээд нэг явж явах замдаа ч юм уу суралцдаг ч юм уу энэ нь яг яад юм бол тэр нь яад юм бол гэдэг зүйл дээр айгүй суралцж байна. Нэг айгүй сонирхолтой байл та. Нэг баяртай цай хийж идэг байхгүй юу? Тэгээд шүүгээ ингээд ихэд юундаа хийчихөө дараа юу лээ? Шүүн дээр мах хийж болдог байлгүй гэд бодож ирсэн байхгүй юу? Тэгээд хэд хоногийн дараа нөгөө найзуудтайгаа Хөлөө бичлэгээ өгчих юм уу хөө? Бичлэгээ өгчих юм уу? Дүрсээ. За. Ийм гоё үзэсгэлэнтэй байж юундаа дүрсээ хагаад идэх. Зүгээр. За тэгээд яг уул руу гараад явж нэг урууцчихсан хоёр хүнээс яг мэдээлэл аваад авчтээ. Яасан гэсэн чинь зөрөд өнгөрсөн чинь баншта цайг хийхэд тул эхлээд шүүгээ хийхээс өмнө баншаа болгочоод болгосныхаа дараа шүүгээгээ бусдагч тийм аа гэж яриад өнгөрдөг байхгүй юу? За. Тэнгууд тийм байна гэж бодцоод яг сайн Люсигээ кино хийсэн шүү дээ. Тэгээд би нэг
2-3 удаа үзсэн. За. Зориудаар. Тэгээ алхам дотн дээр үзсэн чинь хүний ингээд нөгөө сүнсний сэрэлт буюу хүний нөгөө одоо мэдлэгтэйгийн төвшин мэдлэггүйгийн төвшин хоёрыг ингээд ялгаа гарч штэ. Тэгээд нөгөө хүн өөрөө ингээд мэдлэгийг цуглуулах тусмаа, хөрвүүлэх тусмаа тэр левел буюу өөрийн төвшин багаар ахиж байгаа юм байна. Тэгээд ахих явцад хүн өөрт нь юу төвдөг вэ гэхээр нөгөө бидний яриад байдаг хоосон чанар буюу одоо нэг юу гэмдээ. За гацаад тгсэн үү? Талда айгуух юм дурлж ирсэн байна гэдэг би ойлгож байгаа байхгүй. Тий түрүү жилийн миний ямиг харах өнцөг энэ жил бол бүр шал өөр болсон. Гэх юм уу? Одоо нэг ингээд нэг ахиж дэвшиж байгаа юм уу? Өмнө нь ч одоо жишээ нь би нэг гоё ханган байх юмд ингээд айгуух ачаал бүгд л өгөөл одоо нэг бүр ингээд жижиг деталь хүртлээ гэдэг ачаал бүгд л үзсэн байна. Энэ удаад бол үгүй. Зүгээр за болохтой болох юм байна. Дигстам кэстим мэн гэдэг өөрийгөө зүгээр нэг тийм нэг хүчлээ байцсан гэсэн үг юм уу? Зөө. Тэр Люси гээд киног үзээд 2-3 үзсэн гэдэг гэж байна. Тий. Гоё тэндээс авсан гоё мессеж. Юу нь бол мэдлэг. Энэ бид нар өөрсдийн байхаас өгч байгаа тэр мэдлгүүдийг аягүй сайн ойлгож авах хэрэгтэй. Бид нарт өгж байгаа тэр дохио. За одоо бид нар ингээд яг нөгөө уул ухаантай холбоотой ч юм уу. Би өөрөө энэ чинь 100 аялал жуулчлал авдаг. Дээрээс нөгөө Монгол орны үзэгдлэнг одоо өвөр монголчуудад тайлбарлаж уламжлалын Монгол судлалын багш чийдэг учраас ингээд нөгөө яг энэ чинь нөгөө барилгаараа холбоотой болж тарж байгаа шүү дээ тий. Тэгэнгүүт эдгээр нэг бат юм хүмүүс бид нар өөрсдөө энэ дэлхийг гээхээ одоо энэ оршин дэлхийг хавдар нь болоод байгаа юм байна. Яагаад тэгэхээр бид нар өөрсдөө одоо жишээ нь ямар нэгэн хавдар төвчин туслаа гэж бодоход тэр нь ингээд дотроос нь бид нар ямар нэгэн байдлаар нөгөө бактери одоо иддэгтэй адилхан юунууд хүн өөрөө тэр уул уурхай буюу энэ дэндээс янз бүрийн малтаж одоо гаргаж байгаагаараа энэ юу яаж байгаа юм гэж ойлгосон. Одоо бид нар өөрсдөө юм хөнөөлтөй болж байгаа юм байна. Ангуулахын тулд хүн болгон тодорхой хэмжээний мэдлэг мессежийг одоо жишээ нь кино урлагаар ч юм уу ямар нэгэн байдлаар хажууд байгаа хүнээр ч сэтлийг өгч үүдэг байг тохиолдол бүгд юм анаж байгаа байхгүй. Тий. Тэр хөө айста. Сайхан. Хэрвээ хөө сонирхол өнөөр тэр нөгөө Люси киногоос сэдвүүлсэн гоё юм яриа подкаст оруулах юм. Тэрийг сонирхоор. Тий. Сонирхолтой байж магадгүй. Өнөөдөр болохоор би найзтайгаа хамт суугаад Люси кинон дээрээс яг нэг юм 2 түлхүүр ойлголтыг шүүрж аваад тэрийг ярилцсан байгаа юм. Эхнийх нь болохоор тэр нэг Франц цагдаатай урсгал сүрөөд машины нуунаад айхтар машин дэрэг онхолтуулаад явгууны замаар хүмүүс амтан дайрчхал ингээл явж байхдаа цагдаа найгаад чи ингэж ич үхлээ штэ өхөвдөө гэдэг байхгүй юу. Тэгсэн чинь Люси угаасаа бид үхдэггүй юм гэж хэлж байгаа нь их гоё юу далдтахтай. Цаад мөн чанартай махан бие цогцсон маань хорвоо ертөнцид шингэвч энэ сүнс ухамсар гэдэг зүйл маань мөнхөд оршдог юм гэд утга яваад байгаа байхгүй юу. Хоёр дахь гол санаа нь болохоор киноны төгсгөлд нөгөө Люси чинь сандал дээр хүлээтэй байж ийснэ ухамсарынх нь хөгжил нь 100% та хүрээд яг ингээд сарнаад алга болоод бүх зүйл болоо ингээд шингэчихэж байгаа байхгүй юу. Тэгсэн чинь нөгөө цагдаа нь орж ирээд Люси хайч уу гэ хайсан чинь гар утсанд мессеж ирсэн. Мессеж нь харсан чинь I'm everywhere тий. Би хаасайгүй байна буюу тэр ухамсар тэр юугаараа хөгжлөөрөө бүр ингээд сарниж бүх зүйлд уусан нэгдсэн байгаа хэрнээ тэр телепат долгионоор тэр гар утсанд нь хүртэл мессеж одоо өгч чадчих байгаа байхгүй тий. Тэр гайхалтай. Одоо юу гэдэг дөрөв би банштай тагаа боллоо шүү дээ. Бидэрт нөгөө өгч байгаа дохоо мессежүүд ямар ч хэлбэрээр ирж болно. Ямар нэг амьдрал одоо манайх 3 муртаа болцсон. Өө за.
эхлээд нэг муур авсан. Тэгээд муурнаас байжгаад ганцаараа би нөгөө ажил гарч яваад манай хүүч хичээлтэй учраас ганцаард байх гэж бодоод нэг ахаад нэг муур өргөд авчдаг байхгүй юу. Тэгээ энэ хоёр чинь уучраа олох гэж алдчихж байгаа юм чинь. Тэгээ байжсэн чинь яг дараа нь ахаад нэг муур гадаанаас орсон. Тэр муур болох нь хонь бариулчих. Нэг цуснууж болоод. Тэгээ өрөвдөд оруулаад ирсэн чинь яана нөгөө хоёр муур манаас нийлээд алах байхдаа яана гэж бодсон чинь. Үгүй шүү. Тэгээд нөгөө айгүй их ингээд нөгөө бэртлээ авсан учраас хоёр талаас нь хамжиж байгаа байхгүй юу? Өөртөө долоогоо цэвэрлээд нөгөөдгөө тойглоод өсөд наан цаанд болоод тэгсэн чинь би эндээс юу харсан бэ гэдгсэн чинь за тийч би өмнө амтан тийчтэй анзаарч байгаагүй тийм хайрыг харж байгаа байхгүй юу? Юу гэсэн чинь бид нар амтны тийч чинь ингээд нөгөө өөртөө яал үүрэл одоо нөгөө хоол унд энэ гэдгсэн чинь амтад өөртөө эргээгээд биднийг ямар ч тийм одоо нөгөө юу гэдүүлээ мөнгөөр хэмжигдэхгүй хэмжээгээр хайрладаг бид нар тэдний төв болт юм байна гэдгийг одоо энэ 3 муурнаас харж байгаа байхгүй. Тэгээ одоо манайх чи хөнөр өчгөн болсон. Нөгөө муур маань зурцгалаа 4 зурцаг гарсан. Тэгээд нөгөө эддэг ингээд гэж байж байгаа байхгүй. Тэнгүүд энэ дээр надад болохоор энэ удаагийн муур тижээх өмнө нь нөгөө муур тижээснээс илүү маш их ойлголт өгж байгаа нь бас нэг амьтны юм ертөнцийг одоо нэгнийг хүндлэх нэгнийг хайрлах. Гур хайр дуртын асуудал манай 3 муур байна. Хоёр нь охин нэг нь залуу болохгүй юу. Тэг чи эхлээд би нөгөө жамаар нэг удаад эдрийг ингээд нөгөө муурын зулсан гаргачих гэж бодоод нэг удаа хэлтүүлж байгаа байхгүй. Тэг чи эхлээд тааралдаг хоёр маань ингээ хэлтэнгүүд зулдаг гарангууд манай шар муур одоо нөгөө эрэгтэй муур нэхэ тоохгүй байгаа байхгүй юу? Яг ингээ баг зулсан газар шиг огж могж тавхгүй аа тэгээ яадаг байхгүй. Чинь дараа нөгөө годомчнаас олсон муурыг болохоор зулдаг гаргасан чинь яасан гэж бодож бүх зулгнуудаа долоогоод нөгөө саарлыгаа долоогод чинь муурд хүртэл энэ нөгөө одоо тийм хайрын илэрэмж хүний одоо нөгөө юмыг ингэж цэнцүртэй яах хүртэл гардыг мэр гэж надад харагдаж байгаа байхгүй юу? Тэлгүй яах вэ? Бидэнд суралцаж болох зүйл, хөгжиж болох зүйл эргэн тойронд маань хаасайгүй зөрөөд өнгөрөх амтнаас хүртэл зүүдлэгдээд өнгөрөх зүүднээсээ хүртэл суралцаж болохоор тий. Сайхан. Заримдаа амтэн л гэж бид нар хараад идэг болохоос биш. Амтд заримдаа биднээс илүү цэвэр хайраар нэгийг хайрладаг юм шиг санагддаг юм. Тийм байлээ. Ер нь яг хүн өөрийгөө нөгөө юу хаан тамтан бусдыг яг нөгөө өөрөө нөгөө аваа татамжаараа эдийг хоорондоо юу гэж ойлгуулж байгаа яаж байгаа гэж мэдгүй учраас шууд харддаг юм байна л да. Би тэгэж ойлгосон. За тэгээд яг хөө зарим нэг хүний өвсийн хувьд болохоор ингээд өөрт нь ямар ч гин хийгээгүй муу гэдэг утгаар тэр амьтныг үзий ядаад орж ирээл хашгичаад ингээд юу яж хүмүүс хараад тэгтээ надад амар эгүү санагдсан. Тийм юм байна. Би баах юм ярьсан байна. Зүгээр. Тиймэрхүү байна да тэгээд. За манайхан дунд эргэлзэж тэнгэлзээд ингээ асуучих юм бол бурууд зөвтчих юм болов ингээ хэлчихвэл яадаг юм бол гээд байгаа хүн байна уу? Тэгэж бодчихвэл буруу зөв асуулт гэж ухтаа байхгүй шүү дээ. Та өөрийнхөө дотор мэдрэмжийг ил чөлөөтэйгээр уудалж байж таны дотроос нэг ч гэсэн юм хонгойн чөлөөлөгдөж тайлагдах учиртай. Тэгэхээр хамаагүй зүгээр ороод ирээрээ мэдрэмжээ уудлаарай. Бодлоо хуваалцаарай.
биднэрт ингээд анзаараад байхаар маш том далд ухамсарт маш том буруу ойлголт байдаг. Тэр нь юу гэдэг вэ гэхлээр альва хүнийг альва юмыг өөрөөсөө хит их алсруулж дахин шүтэх гээд идэг нэг айгүй том алдаа байгаад идэг. Өөрийгөө бүр адаг мяа гэж үзээ. Нөгөө хүнийг нөгөө зүйлийг нь агуу дээд гээд дээш өргөд идэг. Гэтэл яг ухтаа цаад дотор мөн чанартаа бид нэг зүйлээс үүссэн. Нэг зүйлээс эхлэлтэй байдаг. Яг хоо туулж яваа тууллаараа харилцан адилгүй. Нөгөө хөгшин сүнс, залуу сүнс, тэдэн төрөлт авсан тэгсэн ингэснээрэл хорвоо ертөнц буюу өөрөө өөрийгөө таниж мэдсэн тэр харгуй нь урт богино л байгаа болохоос биш. Ухтаа болвол бүх зүйл, бүх чадамж, бүх потенциал, бүх мэдлэг, чадвар, ухамсар, хайр тэр сайхан сэтгэл таны доторч би, миний доторч би, хүн болгоны доторч би. Тэгэхээр өнөөдөр магадгүй таны нүдэнд хин нэгэн айгүй мундаг багш магш за жигтэйхэн мундаг юм хум мэдэрдэг лаг гэгэрсэн ч гэдэг юм эсвэл айхтар мундаг далд ертөнцийнх юм гинлээ. Бурхан минь ч гэдэг юм уу. Би болвол ч тийм ч биштэй дөнгөж би болвол зүгээр л эхэлж байгаа. Би ч бол болоогүй дээ гэж хитрхи өөрийгөө зааг үүсгэж ийна гэдэг чинь тань дотор өөрт нь энэ хандлагад чинь өөрт чинь асуудал байгаа хэрэг шүү. Ухтаа болвол таны харж байгаа мундаг гэж бодож байгаа тэр хүн чинь тантай авь адилхан л гэж хэлэх гээд байгаа юм. Авь адилхан л гэж хэлэх гээд байгаа юм. Харагдах энэ хэлбэр талаасаа л эрэгтэй эмэгтэй өндөр нам баян ядуу тарган туранхай гарал ялгагдаад идэг болохоос биш. Тэр дотоод үүсгэл мөн чанар оршихуйндаа бид нар болвол нэг зүйлээс эхлэлтэй. Нэгэн том хорвоо ертөнцийн үндсэн ухамсар, оюун санаа, гэрэл, хайр тэр зүйлээс эхэлсэн очнууд юм аа. Тийм болохоор хит сайн, хит муу энэ мяа, тэр лаг, энэ агуу гэдэг зааг тавихын хэрэггүй дээ гэж хэлье. За тэгээд хэдүүлээгийн эхний хэсэг маань энэ түрээд өндөрлж байна. Тэгээд энийг яачаад би та хэд рүүгээ тун утахгүй линкийг дахиад явуулчих. Та хэд маань ороод ирээрэй. За тэгээ хоёр дахь хэсгээр эргээд уулзъя да. За тийм сайхан тууллыг туулсан болохоор за хоёлаа ерөн жоохоо яриагаа таны дараагийн хүмүүстэй бас боломжуулахад. Тэгээ. Одоо энэ фон гэдэг нэг хүн орж ирсэн байна. Тэгэхээр саяныхаа ярианы төгсгөлийг баацах уу? Дүгнэлт. Бат. За бат дүгнэлт өвч. Зүгээр хүний дүгнэлт бодоол шүү дээ. Хүний зүгээр төвшингүүд дээр нь тааруулаад байх хэрэгтэй байна. Тэгээд хүн өөрөө левел ахыг юу бас л нөгөө суралцах хэрэгтэй, туулаа үзэх хэрэгтэй. Тэгэхгүйгээр хүний өмнөх одоо юу гэдэг 1000 зарчлыг нэгээд дийлэхгүй байхгүй юу? Одоо юу гэдэг нэг элвчин гарч ирээд нэг шидсэн гарч ирээд нөгөө Марвелийн кинон дээр гарч ирээд баатар гарч ирээд төссөн гэсэн ойлголт юусоо байна. Одоо юм бүхэн өөрөөс нь байгаа л гэж ойлгож байгаа байхгүй юу? Зөв бүрөө мэдхгүй. Өөрөө мэдэн шүү дээ. Бүгдээрээ үзчихсэн штэ. Сайхан. Гоё байна. Бахархаж जैन туулсан тууллаар чинь ер нь ярихад чинь л энерги чинь айгүй гоё тэр юм цэвэр байгаа өөртөө үннээр холбогдсон байгаа чинь бүр ингэ дарамтгүй орж ирж байна. Үнэхээр гоё байна. Баярлалаа. Тэгээд би хаяа Facebook дээр пост энтри чайл тардаг л да.
Тэгээд миний өөрийн чинь талаар үндэг дүгнэлт маань ямар гоё эрхчлөөтэй юм бэ? Ямар гоё үзэл бодол нээлттэй юм бэ? Заримдаа хараалыг хэлж жоох шиг тий. Заримдаа зүгээр хаваанаа эргэтэй хүн шиг суудсан зураг тавьчихсан жоох шиг. Юу байна манайхаа өдрийн мэд гэж үгцэн тий. Айгу гоё санагддаг шүү. Өмнөөс чинь энэ ийм бодлын худал итгэл үнэмшлийн энэ нэг ийм юмн донд ингээд бариатай, дараатай, хоройтой байгаа бодлын одоо хязгаарлагдмал шоронд байгаа гэх юм уу? Ийм хим хэмжээст нь байгаа манай нийгэмд нэг ч гэсэн ийм гоё эрхчлөөтэй гэрэл сүнс тодрон асж байгаа гэдэг нь яасан сайхан бахархуу штэ хэрэг үү? Яг энэ чигээрээ байгаарай. Өөр илүү тодроорой. Өөр илүү тодроорой. Сайхан юм. Тэгээд надаас хальт мэдрэгдлээ хөө. Тэр нөгөө урд 18-т октод паспорт авсан октод ирээл бие үнэлдэг 5 цаасны дор төлөө бол бөксөн зардаг гэж ярьсан штэ. Тэгэхэд тэрний хажууд бэлтаан дээр олон цагаар зогсож одоо амьдралынхаа төлөө, өр хүүхдийнхаа төлөө хичээдэг байсан гэд хэлж байгаа тэр үедээ чинь зэрэгцээд нэг надаа нэг юм шүд зуугаад тэр олон одоо тэр нөгөө нэг урлагийн хүмүүсийн ямар бузар булаа явдлууч гэдэг юм уу. Тэр олон ингээ эргэн тойронд чинь болж байгаа ой гутмаар, дур гутмаар, огүйц хөрмээр тэр жигшим худал хуурмаг арчаагүй дорой тийм дүр зураг багуудын дэргэд яг өөрийнхөө шүд зуугаад тэмцэж байгаа, хичээж байгаа. Нүд чинь бүр нэг юм гал асан нэг юм чоны нүд шиг хурцсан байгаа. Тийм нэг юм дүрс төлөвчин нэг хальт анзаарагдаад өнгөрлөө. Гайхалтай юм. Эмхтэй хүн ийм ирэмгий зоригтой өөрийнхөө үзэл бодол, итгэл үнэмшил дотор зөннийхөө төлөө тэмцэж байгаа, хичээж байгаа тун бахархууштай. Стол нөгөө дээр үеийн бидний түүхэнд гарсан тэмдэглэсэн байдаг хаттууд шиг надад санагдлаа. Сайхан тэмцэл байна. Сайхан туулал байна. Сайхныг хүсье. Саруул ирээдүйн ерөөй. За. Сайхан байна. Өстой сайхан байна. За одоо манайхан албагдоор ороод ирээрээ. Нэг хүн надтай ярих л учиртай юм шиг санагдал энэ да. Нилээн өөрийгөө дараад байгаа болтой гэмээр, бариад байгаа болтой гэмээр нэг эмхтэй мэдрэмж орж ирээд байгаа юм. За сайн байцгаана уу? Таартай өчигмийн төргий. За шүн болж байна өө шүний мэд. Энд одоо оройн 12 болтон байна уу? За ойлоо дүрсээ оруулах боломж байна. За үсэг. Би нөгөө нэг хамгийн жоохон юм шиг байна. Тэгээд бас ихтэй та нарыгаа яриулъя. Сүүлхэн ярих гэж бодоод. За. Асаад та. Өсөж сандраад тах юм. Зүгээр. Зүгээр л ярихгүй юу дөө. Бас чи өөрөө нэлээ мэдрэг юм шиг байна. Тэгээд энэ эрчим хэм хэмжээс бид хэдийн уулзсан байгаа юм хэмээг мэдрэж л байгаа. Тэр санаа зовлтгүй сайхан тодорхой. Чамайг л хүлээж ийлээ ер нь бол. Болоогүй бол төр хүлээ. За харагдчих. Би сая нөгөө нэг хит хоногийн өмнө хоёулаа нэг уцаар би тань руу нэг уцаар ярьсан да. Япон сурдаг охин мөн. Ярмаар байна. Тийм дамжуулт аммаар байна гэж. За. Тэгээд тэрний дараа таны нөгөө
пэйжийг харж агаад ийм зүүн уулзалт болдог. 3 дахь өдөр гэлөө 7 хоног болгон болдог гэхээр надтай ер нь бол ойролцоо хүмүүс орд юм байна да. Юу ч гэсэн орж үзмээр нэг тийм мэдрэмж төрөөд тэгээ орхицсан нөгөө энэ айгу завгүй байдаг болохоор ажиллаа хийж явж байгаа. Тэгсэн чинь яг тэрний дараа та нөгөө намайг яг уншсан юм шиг баха өөрийнхөө нөгөө групп өдрөө нэмээд групп чат матанда оруулаа. Тэгээд өнөөдөр харин орой нөгөө 9 цагаас зүүн уулзалтаа гэд орж ирсэн байхгүй. За. Тэгээд яа сайн би миний камерын зүрх салгатаад тах юм. Чиний юу ч орж ирээд байна хөхтэй. За жоохон тавьсан. Чиний одоо дээд би гэх юм уу? Эсвэл одоо зүгээр санаа зовлтгоо. Дээд би гэх юм уу? Эсвэл чамайг харж хамгаалж даадаг тэр эрчим энерги гэх үү? Ямар ч нэг өндөр хүний оюун санаа ухамсараас давсан хэм хэмжээс орж ирээд нэг хүчтэй байгаад байна. Санаа зовлтгоо. Жоохон тайвшрах. Зүрх салгасан. Тэр яа сандраад байгаа юм бол өн би ерөөс ингэдэггүй. Тэгээд 2019 оны 9 сард анх яг 10 жилээ төгсөөд дараа жил нь Японд ирж исэн хэлний бэлтгэлээр. Тэгээд эхний нэг 2-3 жил айгүй айтаахан явж байгаа. Тэгээд яг сүүлийн 22 оны 7 сараас ахуулаад нэг сонин яг өөрийнхөө би ер нь энд ирэх ёсгүй ч байсан юм уу? Эсвэл нөгөө буруу юм хийгээд буруу газараа байгаад буруу хүмүүстэйгээ байгаад байгаа юм шиг тийм мэдрэмж анх төрж эхлээд тэгээд яг энэ сүнс ухамсарын сэрэл энерги гэж юу юм, сүнс гэж юу юм гэд нэлээ сонирхож судалж эхэлжсэн байхгүй. Тэгээд корона гарсан 19 онд яг 90 удаа үйдсэн чи корона гарсан 3 жил ингээд гэртээ хараагүй Монгол яваагүй ээж аав эмээ би ч нөгөө эмээ үгүй хөхт эмээ өдөр өссөн. Тэгэл 22 оны 7 сард анх Монгол яваал Монгол нэг сар гарan байчаад буцаж нааш ирээд хичээл ерөөс ингээл амар завгүй хичээл өглөө нь хичээлдээ явлаа өдөр нь цагийн ажилдаа явлаа дахиад би хичээлийн хажуугаар 2 цагийн ажил хийдэг нилээ юм завгүй амьдралтай байж байгаа. Яг нэг ганцаараа ингээд өөртөөгөө байгаад өөрийгөө ингээд сонсох аим байх тийм ерөөс ингээд боломж олдохгүй. Яг Японд ирсэн цагаас хойш хамгийн баг сайндал баг 5-6 цаг унтдаг. Унтхал тийм цагтаа тэгээд айгүй завгүй. Тэгэж байж байгаа 23 оны 4 сард нөгөө хэлний бэлтгэлээ дуусгаад тэгээд нөгөө сурж исэн коллежид төгсөөд 23 оны 4 сараас эхлээд сурсан одоо мэргэжлэрээ энд яг ингээд full time сургууль ажил гэж ингэж давхцуулж зэрэг завгүй биш. Зөвхөн ингээд 7 хоногийн 40 цаг ажилладаг. Тим ажилд ороод нилээ ингээд яг өмнөхөө тим амир завгүй биш. Арай гайгүй нэг завтаа болж ирээд өөрийгөө ингээд сонсоод нөгөө сонирхоод байгаа судлаад байгаа юмнуудаа илүү ингээд судалж хийсэн. Айгүй эрчимтэй. Тэгээд 23 оны 7 сард бас хойш нөгөө би үлээд орц сүрэн багшийн 21 хоногийн нууц төрлийг сургалтанд суугаад хит удаа ингээд энергийн имжлэхэнд ороод тэгээд яг тэр үеэс эхлээд миний сонь ингээд би нилээн өвдөж эхэлсэн байхгүй юу? Яац нь мэддэхгүй ингээд оншин тодорхойгүй би өвдөөд ажлаас ойрхон чөлөө аваад тэгээд сүүлдээ манай гэрийнхэн нөгөө санаан зовоод ер нь ингээд Монгол сургууль ашиг хүрээ дээр одоо наана ингээд байж яах юм. Энд гэрийнхэн дээр миний охин ингээд арай л жоохондоо явцсан. Юу ярихаар уул гадах. Арай л жоохондоо явцсан. Тэгээд ингээд гэрээс хоол ингээд ийм олон жил ганцаараа ингээд зөндөө олон төвчээр яг ингээд өөрөө 19 настай 18 настай ингээд Монголоос яваад тэгээд тэрнээс хойш ингээд гэр бүл ээж аав ах дүүнээс ингээд бүр өсө хараад бус болсон. Яг 100% өөрөө ингээд өөрийнхөө мөнгөөр өөрийгөө ингээд авч яваад хинээс Монголоос ирсэнээс хойш би нэг ч удаа гэрээс мөнгө авч үзээгүй. Хичнээн ингээд хэцүү байсан ч гэсэн өөрийгөө болгоод гүрийгээ давж тулаад гараад ирсэн. Тэгээд тэрэндээ ингээд жоохон ядарсан юм уу? Эсвэл жоохон шатарсан юм уу? Эсвэл нэг Монголоос ирсэнээс хойш нэг ч удаа гэрлэггүй надад хэцүү байна. Би ингээд ядарч ин зовж ин эсвэл ингээд өвдөж ин гэж ерөөсөө ярьж үзээгүй. Өөрөө л ингээд ганцаараа тэрийг хинт хэлэхгүй төвчээд гүрийгээ тэг ингээд хүмүүсийн хажууд одоо ингээд хамт ирсэн монголчууд өөр найз нөхдөд зөндөө байгаа шүү дээ. Тэгээд тэдний хажууд ингээ юу ч батаагүй юм шиг залуу унлаасаа гарч орж хоодно найзуудтайгаа хамт юм ярина зүг зүгээр ингээ юм яриад
Тэгэхээр ингээд ганцаараа би айгүй уйлдаг байсан байхгүй. Ингээд гадагшлууч мэдрэмжээ гадагшлууч чадахгүй. Тэний тиймэрхүү байдалтай ингээд би яг ингээд яагаад байгаа юм болоо. Би уг нь ингээд 10 жилдээ багасаа л ерөөс ингээд миний сонио хизээж авч байгаагүй мэдрэмж тохиолдож байгаагүй тохиолдлууд ингээд тохиолж байгаа. Тэгээ энэ хугацаанд чинь бас өөрийгөө таньгаас гадна хүмүүс чинь бас ийм байд юм байна. Хүмүүсээс ийм муухай ингээд муу санаатай байдаг юм байна. Ингээд бас хүний хуурж болд юм байна. Хүмүүсийг бас аюул олон тэр нөгөө бидний одоо энэ матрикс ертөнцийн материалын ертөнцид хүмүүс ингэж амьдрахын тулд яаж тэгж амьд тэмцэж муу муухай зүйлсийг хийдгийг тэр болгоныг мэдрээд хараад тэгсэн би яг энэ хүмүүс шиг ингэж байж болохгүй. Одоо сая миний өмнө ярьсан энэ хатагтай гэдэг энэ ихчтэй ер нь жоохон төстөөл одоо тиймэрхүү туулалтыг би дөнгөж ингээд туулаад явж байгаа юм байна. Гэхдээ арай ч бас нөгөө ээж болж үзээгүй гэр бүлтэй болж үзээгүй болохоор миний харьцангуй бас туршлага бага байх л та. Тэгсэн одоо ерөөсөө ингээд хамт ирсэн хүүхдүүд шигээ одоо нөгөө манай монголоор ширээний үхэн гэж ярьдаг те ингээд амархан агаар мөнгө олдог хүмүүсийн хажууд юм яриад ингээд цугаад мөнгө олдог тийм ажил ч юм уу ингээд эсвэл бие үнэлээд буруу хүмүүстэй нийлээ тэгж ерөөсөө яваагүй. Ягаад ч багасаа л нөгөө эмээ өдөр өссөн ингэж болохгүй тэгж болохгүй миний охин ингээ зөв амьдрах хэрэгтэй зөв явах хэрэгтэй гэсэн тийм юмар ингээ хүмүүжсэн болохоор яг ингээд өөрийнхөө шудраг хөдөлмөрөөр одоо хичнээн болохгүй байсан надад ингээ мөнгө хэрэгтэй байсан ч гэсэн би ядарч исэн ч гэсэн эрэгтэй хүний ингэж гар харах ёсгүй эрэгтэй хүнд шинт ингэж өөрийнхөө амьдралыг найдах ёсгүй би өөрийгөө авч явах нэг л би энд ингээ чадна гэд ирсэн тийм үзэл бодлоор амьдарч ирсэн. Гэхдээ одоо ч гэсэн бас тэрүүгээр явж байгаа. Тэгээд одоогийн зүгээр миний бодол мэдрэмж эсвэл өөрийгөө яг 100% ингээд олоогүй ч гэсэндээ олох гээд ингээд явж байгаа. Одоогийн ингээд бодол мэдрэмжээр бол хүн ер нь хүний өмнөөс амьдраагүй яг ингээд өөрийнхөө төлөө амьдарч байгаа. Тийм яа. За. Шинт ч найдаад хэрэггүй юм байна. Ер нь чамаар бахархаж байна. Чамайг хайрлаж байна. Энэ орж ирээд байгаа мэдрэмж, энерги. Тэгэхээр өөрийгөө буруутгах ч юм уу, яарах, сандрах айх хэрэг байхгүй за. Яа, ямарсан нэг нүүр халууд өгöd халууд за би камера хаач чадахгүй болж байгаа сандраад байна. Тэгээд чамайг ярихад чиний одоо энерги юунаас чинь ийм сүү нэртэй байна. Тэгэхээр тэр нэг төрмөл өөрийн ариун мөн чанар, ариун сэтгэлээ тэр харийн оронд очиод ч гэсэндээ хэлдэв муу мухай юмтай утгачаагүй яваа гэсний чинь бас илрэл юм болов уу? Тэгээд дан ган сэтгэлч биш бах та махан бийч биш. Бодол оюун санааны хувьд их гоё цэвэр ариун байгаа. Зүв байгаа юм. Зүв байгаагийн мэдрэмж. Надад баярлах биш ээ өөртөө баярлаа. Тэгээд тайван сайхан яриа. Өмнөх шигээ одоо ингээд Монголд байсан миний нэг ингээд амьдрал байгаа байдал ч юм уу эсвэл оюун бодол санааны өөр энд ирсний дараах хоёр өөр бүр ингээд тэс ондоо гэж би боддог байхгүй. Тэгээд дээрэс нь энд одоо ирээд өнөөдрийн миний нухамсар өнөөдрийн одоо энэ амьдралаас ингээд сургамж аваад явж байгаа хүн гэдэг чинь ганцхан амьдрдаг юм байна. Маш олон удаагийн ингээд нэг эс дургамлаас ахуулаад маш олон төрлийг аваад өнөөдөр би хэд итгэж хүн төрөл дээр явж байгаагаа мэдэхгүй. Дараа нь бас би дахиад магадгүй ингээд их нүгэл хийж амьдраагүй бол дахиад ч хүн төрлөөр төрж магадгүй. Тэгээ нэг иймэрхүү юмнуудыг ингээд судлаа, бүр ингээд улам ингээд судлах тусам дурлаад өөрөө бүр ингээд сонирх угаасаа багасаа л нэг их сонир ингээд сонирхдаг байсан болохоор тэг тусам хүн ингээд нэг сонир шуналгүй болчтой юм билэ. Одоо материалын зүйл дээр ялангуяа ганцхан амьдрахгүй шүү дээ. Дараагийн төрөл ч гэсэн би аваад амьдрна гэдгийг ингээд мэдчихэнгүүт эсвэл ингээд өмнө нь ч гэсэн одоо би магадгүй ингээд миний хүсэж байгаа хүсэл шунлыг би энэ наснда ингээд шунж байгаа ч гэсэн өмнөх наснда би бас хүртсэн ч байсан юм билүү гэж бодохоор шунл ингээд арчдаг. Тэгвэл хэцүү яриад байна. Тэгээд
бас иймэрхүү одоо ухамсар иймэрхүү одоогийн миний ингээд төлөвшөлт гэдэг юм уу, үзэл бодолч гэдэг юм уу, эсвэл яг одоогийн ингээ өнөөдрийн намайг энэ төвшөнд авчирсан бас нэг юмыг дуртахгүй бол би болохгүй гэж бодож байна. Тэр нь болохоор миний амьдрал авчирсан эрэгтэй хүмүүс гэж би хэлнэ. Тэр нь болохоор зүгээр юм аав биш, ах биш, өвөө биш, яг юм харилцаагаар хайр дурлалын харилцаагаар авчирсан. Тэгээ тэр хүмүүс ингээд надтай уулзраад буцах тааландаа ч юм уу надад ингээд заавал нэг хичээлийг ингээд заачаад буцдаг юм шиг одоо л ингэ санагдсан байхгүй. Тухайн үед яг би туршлага аваад эсвэл буруутгах хүмүүсээ буруутгаад үзээ ядаад ингээд гомдод өнгөрсөн гэж баадгүй. Тэгээд 22 оны 4 сард очирсан тэр хүн болохоор надаас яг ингээд нуухгүй хэлэхэд нилээ ах хүн байсан, баг 7, 8, 9 насаар ах. Тэр хүнтэй би яг ингээд нэг жил харилцаад сүүлийн яг хагас жил ингээд за энэ хүн угаасаа биш юм байна. Би бол энэ хүнтэй суухгүй юм байна. Зүгээр ингээд сурах юмаа л сурцсан юм байна. Сураад одоо энэ хүнээс сурах ёстой юмаа сураад эсвэл үлийн үрийн харилцаа байсан бол тэрийг ингээд шатаагаад ингэж л дуусгах ёстой байсан юм байна гэд яг Викторийн тэр салах процесс бол 6 сар үргэлжилсэн байхгүй. Тэр хугацаанд бол миний амьдрал бүр маш олон зүйл тохиолдсон. Тэгээд тухайн үед би тэр хүнд ингээд гомдоод үзээ ядаад өнгөрчихсөн ч гэсэн одоо бодоход тэр хүн надад бас тийм юмыг ойлгуулж тийм зүйлийг ингэж миний туулал миний амьдралд ингэж авчираад надад одоо намайг тэгж гомдоосон ч юм уу эсвэл надад тэгж муухай хандсан ч юм уу эсвэл одоо магадгүй надад ингэ хэлсэн үг нь ч байд юм уу тэр болгоноос би зүгээр л би ингэ сурах юмаа сурсан юм байна. Энэ хүнийг би буруутгаад эсвэл ингэ үзээ ядаад насаараа ингэ үзээ ядаад хідэж мартахгүй гэж би ингэ бодож таахгүй салгахаа мөн надад ийм муухай юм ингэж хандж байгаа. Миний аавч надад өөж надад ингэж хандж үзээг байхад гэд. Тэгээд одоо бол би тэр хүнийг уучлаад ингээд тавиад явуулсан сэтгэлээсээ. Яагаад тэгэхээр одоо бол би ингээд тухайн үед би тэр хүнд үнэхээр ингээд гомдоод үзээ ядаад бүр ингээд баг өстө хүч талд ороосоо эмгтэй хүнийг ингэж амар гомдоож байгаа. Угаасаа чи сайн явахгүй гэ дотор хараад үлдчихсэн бол одоо бол барыг тэр хүнд талархдаг. Тэгээ миний ингээд одоогийн энэ туулалтын ялангуяа энэ сүнс ухамсарын цэвэрлэлт рүү ингэж одоо гүнзгий автаж зүгээр ингээд материалын ертөнц гэдэг чинь энэ зүгээр л юм матрикс юм байна. Эндээс гарч ингэж хүмүүс гаднаас нь өөрийгөө бас ингэж харах явтай байна. Яг тэр түн бууж хийж байгаа тэрэндээ ингээд хоногийн хоолны төлөө ч юм уу эсвэл мэдлэг боловсрол материалын зүйлийн талаар зүйлийн төлөө ингэж хоорондоо тэмцэлдэж хоорондоо ингэж үгүй хатан би бинийг ингээд муу мухай байдалд оруулж өөр ингээд илүү юм харахгүй зөвхөн эндээ ингээд алтаа дуусгах биш. Бүр ингээд бодгоол болоод тэндээсээ гараад эхлээд өөрийгөө анзаараад өөрийгөө таньж мэдээд дараа нь тэр би яг хүн болгоно нөгөө нэг энэ амьдралд ирэх ёстой нэг үүрэг даалгавар аваад ирж байгаа шүү дээ. Тэр сүнснийхаа зорилгыг биелүүлээсээ тэр сүнснийхаа яг юу хийх гэж энэ одоо энэ орчлонд энэ төрөлтийг аваад яг энэ цаг үед энэ гэр бүлд ч юм уу гэр бүлээ өөрийнхөө хийх юмыг бүгдийг ингээд сонгоод ирдэг гэж ярьдэн шүү дээ. Тэр болгоныгоо ингээд ойлгож ухаараасай гэж зүгээр боддог. Гэхдээ би өөрөө бас яг тэрэнд суралцаа л явж байгаа. Бас яг төгс ингээд гэгэрсэн хүн бол биш. Тэгээд одоогийн миний өөрийгөө нэг гаднаас нь ажиглаж сурсан. Дотрооч хэмээлж ингээд бүх юмнаас одоо өмнө нь бол ингээд нэг бүх хүнээс тусгаад байгаа юм шиг санагдал үхэн хатаа ингээд өөрийгөө хөгжүүлэх гэж материалын зүйлийн төлөө ч юм амар ингэж өрсөлдөл булаардаг байсан бол одоо ингээд жоохон амьсгаа аваад жоохон ингээд тайван хүн амьтандаа өсөлдөг биш зөвхөн өөртөө л өрсөлдөх ёстой байна гэд энэ олон ухаарлуудыг авсан хамгийн том шалтгааныг бол би тэр хүнийг гэж боддог. Одоо бол тэр хүнд маш их талархдаг. Уучлсан дээрэс нь сайн сайхныг хүсэж ингэж залбирч явдаг. Тэгээд хаяа ингээд гинт яг тэр хүний талаар ингээд тэр хүн надад маш олон юм заасан юм байна да ингээд бодоо байж байгууд тэр хүн миний бодлыг уншсан юм шиг ингээд дуудлага хийгээд над руу ороод ирдэг байхгүй. Тэгээд би өмнө нь бол би салхахаа өмнө шиг ингээд яг ингээд идэл салах үедээ ч юм уу тэр хүн ингээд над руу залхаад бутаад ингээд хоёлаа нийлээ барь нэг трийг гэж холбогдох юм би амар муухай аашлал амар муухай уурлал уйлж муулаад ингээд бүр ганцвардаг байсан бол одоо ингээд юу ч болоогүй юм шиг
өө сайн таны ажил сайн уу за давгүй юу энэ төр гэж ингээд юу ч болоогүй шиг ярьдаг болсон байгаа байхгүй. Тэгэхээр ингээд тэгээ энэ бүгдээс ингээд дүгнэхэд хүний амьдралд ингээд хаарсан хүн болгон тэр ихтгэл баг ээж аав гэр бүл хамаатан сайдан ч гэдэг юм уу багш нар одоо сургуулийн багш нар ажлын хамтрагчид захиралч гэдэг юм уу бүх хүмүүс одоо бүх ингээд үйл явдал тэр хүнд ингээд ямар нэг юмыг заавал ингэж зааж сургамж авах тийм зорилготой ирдэг юм шиг надад санагдсан. Одоо чинь зовлон бэрхшээл гэсэн хүмүүс ингээд зовлон ирэхээр ингээд яг тэр зовлондоо автаад ингээд одоо яах вэ гэдэг дээрээ биш би ингээд зовчлоо гэж хүмүүсийг бүгдийг буруутгадаг ч юм уу эсвэл ингээд хохирогчийн дүр тоглоод байдаг ч тийм. Би ч гэсэн өмнөөс хэлдэг байсан байхгүй. Одоо би ингээд дөнгөж 25 нас ч хүрээгүй. Одоо энэ намар ингээд 25 нас хүрнэ энэ оны. Тэгэхэд ийм эрт ингээд сайн хүмүүстэй уулзраад миний амьдралд ийм олон юмнуудыг зааж сургах сургамжуулдаг ийм хүмүүстэй уулзраад жоохон өшөө оройд ч би ч ихтэй ядаж эрт ингээд энэ болгоныг ухаарад суралтад явж байгаад бол өөртөө талархдаг. Тэгэд энэ зовлон бэрхшээл бүх юм хүнд заавал нэгийг заах гэж хичээл олж ирдэг. Тэрний энэ надад юу заах хэвээр одоо ингээд зовлон бэрхшээл ирэхэд одоо чинь миний жишээгээд бас тэр хүнтэй учирсан тохиолдлоо ярихад би ингээд муу хүнтэй учирчлаа. Би ямар азгүй юм бэ? Эсвэл би энэ хүнтэй уулзраагүй байсан бол гэж бодох би энэ хүн надад юу заах гэж ирсэн бэ? Энэ үйл явдал энэ зовлон надад энэ асуудал бэрхшээл надад яг юуг ойлгох гэж ирсэн бэ гэдэг дээр илүү төвлөрөх юм бол нөгөө тэр хохирогчийн сэтгэлгээ ч юм уу эсвэл яг тэр асуудалтай тэр зовлондоо ингээд бүр автаад унаад чивэд тэрхэн арай гайгүй юм шиг санагдаад идэв шүү дээ. Тэгээд хүн нөгөө нэг яг ямар өнцгөөс тэр асуудлыг хохирогчийн дүрээр харна уу эсвэл арай өөр ингээд би одоо эндээс яаж гарах вэ эсвэл энэ надад юу яг заах гэж ирсэн бэ гэдэг талаас нь харах юм бол нөгөө сэтгэл санаагаараа ч гэсэн бүр ингээд унаад автаад ингээд сэтгэл санаагаараа бүр ингээд ороотод авахгүй арай нэг бас нэг өөдрөг байгаад тэгээд нөгөө сэтгэл санаа дэшээ байх тусам хүний нэрвч угаас ингээд доош унахгүй нөгөө хэвийн ингээд гайгүй өндөр байгаад тахаар аяндаа нөгөө сайн тайхан үйл явдал сайн тайхан хүмүүс тэр аз боломжууд ингээд татагдаад тэгээд ер нь дэшээ ингээд шатчаа дахиад суралтаа явдаг юм шиг одоо зүгээр санагдтыг. Тэгээд жоохон замбраагүй юм ингээд энэ тэнтэс нь ярьчих шиг боллоо. Одоо таныг сонсох хэрэгтэй гэж бодчих. Зүгээр. Сайхан ухаарл мэдлэг санагддагч биш дээ хөө. Чиний дотроос өмнөх олон төрөл юунуудтай дамжин явахта таньж мэдсэн тэр сайхан ухаарл мэдлэг чинь энэ нас энэ амьдрал дээр амссан зовлон юугаар тань сэргэж байгаа нь энэ ихгүй юу? Тэгэхээр санагддаг биш тийм юм аа. Ойлгосон ухаарсан зүйл чинь чи өөрийнхөө дотроос гаргаж ирсэн болохоор чамтай миний сүнс буюу хорвоо ертөнц санал туйлын нэг байна. Тэгээ бас нэг имийг ярихад би ингээд сүүлийн 2 жил яг одоо ажилдаа ороод үнцэн ажилтан болоод ингээд яг тогтмол ажилласаа өөр сургууль мэдрэг гэж яахгүй ганцаараа амьдардаг болсон байхгүй өөр газар руу нүүж очиод тэгээд яг энэ мэдрэмжүүдтэй ингээд давхцаад би одоо өмнө нь ингээд 19 20 21-т байхдаа ч юм уу айгүй л ингээд найзуудтайгаа хичээлтэй ажилтаа тэгсэн ирнэ хичээлээ таслахгүй ажиллаа таслахгүй айгүй их найзуудтайгаа гарч ордог ч юм уу бусдаа ингэж цагийг их өнгөрөөлдөг айгүй олон юм найз нөхдөдтэй айгүй юм итгэвтэй амьдралаар амьдардаг байсан байгаа хгүй тэнгууд одоо олонгууд хүнтэй уулзах эсвэл ингээд хаяа ингээд найзын төрсөн өдөр олоод гарч марах ч юм уу иймэрхүү юм ерөөс ингээд нэг тийм өмнөхлөө ингэж амар гой ингээ нүүр мөрөө будаал одоо нэг дөнгөж ингээ 21 22 настай ингээ залуу охины хувьд тийм тэгж яхаа юусэн байлтай юм хүмүүсийн олон хүмүүс цугласан газар ингээ байж чадхаа болсон билээ аюу санаа. Одоо ингээ чинь сайн сүүлд ингээ манай хамт ажилладаг Монгол охины төрсөн өдөр болоод чи ер
ерөөсөө ингээд сэтгэлгээ шинж хэлээр чи ингээд баг хамт тэмдэглэсэнгүү цагаан сараар ямар сан ингээд баяр болсноос ерөөсөө тэмдэглэхгүй одоо миний төрсөн зөрөөр заавал ингээд амралтаа зураараа хамт гараа шүү гэдэг баг намайг хүчээр ингээд авч гарч байгаа байхгүй. Тэгээ ерөөсөө нэг юм баяр цэнгэн, шоу цэнгэн эсвэл юм олон хүмүүс цуглалт ямар ч юм зориггүй цугладаг тийм зүгээр юм цэнгэлдэх маягаар одоо цугладаг тиймэрхүү юмд ингээд танаасаа л ингээд ямааргүй санагдаад их тийм өмнө шиг тийм айгу дургу болсон гэх юм уу. Тэгээд дээрээс нь бас ингээд яагаад ингээд дургу болсон бэ гэхээр яач вэ? Зүгээр. Харин яагаад гэдгийг Тэгээ яагаад ингээд дургу болсон бэ гэсэн чинь одоо ингээд олон хүмүүс цуглахаар угаасаа нэг юм ярьдэн шүү дээ ямар нэг ярианы сэдвэр. Тэгэхээр надад тэр ярьж байгаа юмнууд нь ингээд зүгээр л нэг ингээд маа зарсан би нэгээ шоолсон эсвэл ингээд тэр тэнд татарч унаа тэгсэн чинь тэгээд ингээд ямар ч хэрэгтэйгүй ингээд баг ингээд би сонсохоор ингээд дотор жоох ингээд уур хүрээд тэгээд би тиймэрхүү орчинд тиймэрхүү найз нөхөд тиймэрхүү одоо хүрээлэлтээсээ өөрийгөө ингээд шууд ингээд татаад тусгаарлаад эхэлсэн байхгүй. Тэгээд угаасаа би өөрөө ингээд нэг удаа намайг дуудана би очихгүй хоёр удаа дуудана очихгүй тэгэхээр угаасаа гурав дахь дуудахаа болчихж байгаа шүү дээ. Тэгээд айгүй юм ганцаараа л ингээд гэртээ байж байгаа л ганцаараа л ингээд нэг олон хүний газар тийм залуу хүмүүс залуу насндаа ингээд хорон гарталтай ингээд явах хэрэгтэй мэртэй хүмүүс ярьдэн шүү дээ. Ерөөсөө тэр мэд надад хамаагүй. Зүгээр ингээд ганцаараа л үйж ил. Тэгээд ингээд хүмүүстэй ингээд одоо тааралдаа танилцаад ч юм уу эсвэл хаа нэг ингээд гайгүй дэжгүй ганц нэг найзууд ингээд юм ярихаар миний энэ ярьдаг одоо энэ бүр юм гүнзгий юм ярианы сэдвийг ойлгодог ч юм уу эсвэл ингээд яриа нийлээд ярихаар бүр ингээд амар тустай таанаас ингээд миний сүнс баярлаад яриад идэв юм шиг санагддаг байхгүй. Тэгэхгүй ингээд тийм юм бишэд бол зүгээр л шал хэрэггүй тийм ховч юмны ч юм уу тиймэрхүү юм бүр ингээд амар дургу болсон. Бас тийм байл угаасаа таанасаа. Яагаад яг нөгөө нэг тусаараа ялгарна гэдэг шиг яг миний замлаар ингэж явах гэж хичээж байгаа. Яг энэ дэлхийд юу их гэж ирсэн бэ гэдгээ ухаарс эсвэл энэ ядаж ингэж сүнс байдаг гэдэгт итгэдэг ч юм уу те эсвэл ингэж үйл өөр байдаг гэдэгт итгэдэг тийм хүмүүс аяндаа нөгөө нэг ингэж таталтаад энергиэр ингэж таталтаад хам одоо нөгөө хүрээлт ингэж байгаад ороод ирт юм шиг тийм биш баг ингээд сүнс хүмүүс гэдэг юм чи юу яриад байгаа газартай байшин тэгчих ч юм уу иймэрхүү юмыг ерөөсөө хүлээн зөвшөөрдгөө зүгээр л нэг юм өнөө маргаашийн тэр салцсан гэсэн энэ ингэж татарч унсан гэсэн ч юм уу эсвэл тэр нэрээ тэгсэн гэж хэлээс би шал хэрэггүй юм ховч ирдэг тийм хүмүүс аяндаа угаасаа ингээд одоо миний амьдралаас миний хүрээлэлээ угаасаа ингээд нэг яваад эхэлсэн юм билээ. Тэгээд би анх бол би тэрний амар эмзэглдэг сахгүй би ингээд цэцэрлэг тахаасаа л угаасаа л айгүй олон найзуудтай хизээд ингээд ганцаараа ерөөсөй байж үзээгүй. Тэгээд дээрэс нь өөрөө бас хичээлтэй айгүй сайн ч юм уу олимпиадад айгүй хордог дуулж гэдэг волейбол интер тоглолдог гэл юм тэгээ явж идэг гэсэн болохоор угаасаа амар олон найзуудтай айгүй олон хамт олонтой амар хүрээлэлтэй энэ дээрс ихний 2 3 жил яг л тийм байсан. Тэнгүүд түүлийн ингээд 2 жил за 23 оны баг 7 сараас хойш өөрийгөө тусгаарлаад ингээд олон нийттэй газар байх дургу болоод яг ингээд өөрийгөө ингээд гадна орчноос тусгаарлаад ганцаараа байх гэж жоохон зөжиг болоод эхлэнгүүд найзууд ингээд технээсээ яваад найзг болоод эхэлж байгаа шүү дээ. Тэрэндээ ингээд анх би яана би ингээд ямар сони яагаад ингээд зүгээр ингээд найзгүй болоод ганцаараа байгаадаа амар имзэглээд өмнө юусэн хийжээч 20 хэдэн жил амьдрахтаа тийм байж үзээгүй байжгаад гинт ингээд аягүй сонирн болсон ч нөө найзууд ч гайхаал эхэндээ ингээд намайг яац чи зүгээр ингэж асуултээ за энэ цэлэн угаасаа сонирн болчих гэдэг ингээд хартгаа болчихгод тэрэндээ би өөрөө амар ингээд шоконд ороо гайхаад сүүлдээ яг ингээд үгүй ганцаараа байхдаа илүү ингээд амчаад эхэлт юм билээ. Бүр ингээд ганцаараа байх л надад гоё зүгээр гэртээ ингээд ганцаараа гоё хоол хийж идээд эсвэл компьютер дээр нөгөө нэг дуу муу сонсонгоо гэр мэрээ цэвэрлэх ч юм уу эсвэл ингээд тасгал хийдэг ч юм уу гэртээ ингээд ганцаараа байж ивэл аюу амар санагдаад гоё санагдаад тэгээд өмнө нь болонгод эхлээд надад тэр нь хэцүү байгаа шүү дээ сүүлдээ ингээд тэрэндээ тасаад ингээд ганцаараа байж байгаадаа сураад эхэлсэн. Тэгээд би тэрнээс бас юу ойлгосон гэхээр хүн ер нь ингээд баян нөгөө нэг юм материалын ертөнцид энэ матрикс дотор ингээд бужигнаад ганцаараа өөрөө өөртөө байх чөлөө олохгүй тэгж ингэж байх биш
хүчээрч болохгүй ингээд гадна орчноос өөрийгөө тусгаарлаад ядаж нэг хагас жил ч юм уу хэдэн сар ч юм уу ганцаараа ингэж байж үзэх ёстой юм байна гэдгийг ингээд сүүл зүгээр ингээд ойлгож байгаа байхгүй юу. Тэгжиж ганцаараа байж бүр үзэх жиш бүр сурах ёстой. Хүн нөгөө ганцаараа ингээд байж чаддгүй шүү дээ. Яагаад ч юм. Заавал ингээд нэг өөрт болсон зовлонгоо найзуудтай ярмаар санагдаад эсвэл гарч орч ингэж шоуц ингээд эргүүлмээр санагдаад бүр ингээд ганцаараа зөвхөн ингээд 3 минут чив чимээгүй зүгээр ч ингээд сууж чаддгүй. Ер нь бол хүн тэгэхэд ингээд ганцаараа байж сурснаар яг нөгөө жинхэнэ өөрийнхөө төр дотоод одоо тэр сүнсээ дээд биегээ ингээд сонсоод эхэлж байгаа юм шиг. Тэгээд эхлээд бол мэдээж нөгөө бодлоо удирдах яаж чадахгүй нөгөө нэг юм бодлын сар мөчнгүүд нь энэ тэндээс ингээд талаас ингээд ойрлоод яг энэ жинхэнэ би юу эсвэл зүгээр миний ингээд гинт ингээд талаас орж ирдэг бодлоо гэдгээ ялахгүй. Гэхдээ сүүлдээ ингээд ганцаараа яг ингээд байгаад яг гэхдээ ганцаараа байлаа гэд ингээд одоо юм үздэг ч юм уу ингэж яг өөрийгөө тэгж араалах биш. Яг ингээд юу ч байхгүй чив чимээгүй гав ганцаараа ингээд суудаг ч юм уу эсвэл ингээд хөвтдөг ч юм уу. Тэгээд бодлоо анзаарч эхлээд сүүлдээ нөгөө бодол нь энэ зөвхөн ингээд энэ тэндээс орж ирсэн миний зүгээр юм бодлоо эсвэл яг жинхэнэ бие юу гэдгийг анзаарч эхлэнгүүд арай нэг бас гайгүй ингээд илүү ойлгох юмнуудаа ойлгоод илүү нөгөө ингээд явах зам нь ингээд дардам болоод ирэх юм шиг санагдав. Зүгээр ядаж өөрийнхөө учрыг олох хэрэгтэй мэл гэж би бодсон. Тэгэхгүй ингээд гадагшаач хэлээд хүмүүсийн амьдралд ороод эсвэл амар ингээд шунал атаархалтай автаад хизээч ингээд дахиж энэ дэлхий дээр амьдрахгүй ирэхгүй юм шиг эсвэл хизээч өмнө нь ингээд амьдарч байгаагүй анх удаа л ингээд ганцхан хүн төрлийг авчиад амьдарч байгаа юм шиг тийж шунах биш. Яг өөртөө ганцаараа чив чимээгүй байгаад тэгээд бодлоо анзаараад тэгээд эхлээд ганцаараа байгаад өөрийнхөө учрыг олоод би яг яах гэж ирсэн бэ? Миний яг энэ дэлхий дээр ирсэн яг сүнсний зорилго юу вэ? Гэдгээ эхлээд ойлгочих хэрэгтэй л юм шиг. Санагдсан. Гэнэ би айгуул гэх юм ярьчлаа энэ тэндээс нь жоохон замбраагүй. Тэгээд та бас нэг түрүүн Clubhouse гэж ярьсан шүү дээ. Clubhouse-ыг бас би ингээд ганцаараа яг байж сурч байхдаа эхлээд нөгөө өөртөө ганцаараа байж чадахгүй айгүйх орж ашигладаг байсан байхгүй. Тэгээд Clubhouse ашиглаж явж байгаа. Эхлээд нөгөө Японд байдаг энэ одоо нөгөө хүмүүстэйгээ монголчуудтайгаа зүгээр ингээд хаа хамаагүй юм ярьдаг гэж байгаа. Тэгээд сүүлдээ тэр ухамсарын сэрэлт гэдэг нэг өрөө байсан. Тэр өрөөнд ороод би айгуул олон хүмүүс ингээд бөөмөө янз бүрийн хүмүүс ингээд ухамсараа сэрэлт хүмүүс ингээд яриад байгаа байхгүй. Тэгээ би тэндээс ороод ганц хоёр асуулт асууж үзсэн. Надад нэг холигтой хариулт хинч өгөөгүй. Зүгээр ингээд хоорондоо л уралдаал ингээд баг микээ хаахгүй ингээд хоорондоо уралдаад би бинийхээ ингээд яриг тастаа баг ингээд зүгээр л би ярих л чухал энэ хүмүүс одоо хүн болгонд ингээд бол одоо нөгөө тусдаа ээжлээ ярих ч юм уу тэгэхгүй ингээд амар яг нөгөө нэг материалын ертөнцид яаж алддаг тэрэн шиг эгогоороо л ингээд яг зүтгэж байгаа надад тийм төрөж төрөө тэгээд ер нь бол байлцаахгүй амар сонин тийм ухамсаран хэрсэн гэдэг тэрийг зүгээр ингээд баг тренд ч юм уу зүгээр юм гаднах зүгээр хуурамч бүрхүүл олгоцсон. Лого олгоцсон. Эго нэгээд үхээгүй хүмүүс тэнд ингээд би энийг мэддэг, би энийг сонссон, би энэ сургамжтай гэдэг дайраад байгаа юм шиг санагдчихсан байхгүй. Тэгэл би за Clubhouse-ын нууцсан байна. Тэгээ бас нэг энэ хийх чаддаг ч нөгөө нэг шашин урсгалыг юу гэж боддог вэ гэд нэг асуусан да сая. Регзитма гэдэг тий шингэснээс би ингээд нэг ганцаараа яг ингээ өөрийгөө олох гээд ингээ явж байхдаа сүүлийн үед тэр нэг бөөгийн урсгалын нэг YouTube дээр орсон ямар хаягтай илээ дээ нэг ах ингээд нилээ олон ингээ бөөгийн татар шарын бөө харын талын бөө нэтрийгээд баахан ингээ чоо юниверс мэдгүй тэр ахад ямар нэртэй илээ би тэрийг ингээд бүх дугааруудыг ингээд унтахынхаа өмнө тавиад ингээд сонсоод унтдаг байхгүй. Тэрэн дээр бөөг ингээд нөгөө шатан гэж хүмүүс ингээд буруу ойлгоод яриад байдаг. Бөө чи шашин биш юм чи урсгал. Тэгээд ямар нэг юм буддаа хэрэгс мэрс энэ шиг юм юу биш чи тэнгэр үзэл монголчууд яг өөрсдийнх нь бүр 2000 жилийн өмнөөс ингээд байсан угаасаа л байсан. Тэр итгэл одоо нөгөө юу л харин шашаа орж ирэхээс өмнө бөө ингэж бөө одоо энэ бөөгийн урсгал ингээд нурж унахаас өмнө энэ бөө чинь бүр ингээд
улс төрийн хэрэгт ингэж бүр оролцдог. Чингис хааны үед баг одоо нөгөө Чингис хаан чинь бөөгөөрөө ингэж өөрийнхөө тэр бөөгөөр ингэж улс төрийн тэр цааш ингэ улсаар яах вэ тэр бүхнийг ингэж ярилцаж зөвлөлж шийддэг байсан гэж би сонссон. Тэгээд яг энэ юу гарч ирснээс хойш шарын шишээ орж ирснээс хойш айгу нэр хүндээ алдаад тэгээд ингэж Тий. За би яриаг нь тасалчих. Энэ тал дээр гэвэл би өөрийгөө тэнгэр үзэлтэй бараг л бөө гэж боддог. Гэхдээ яг тэр нөө шашин биш тэнгэр үзэл талаас хорвоо ертөнцийн үүрэг даалгавар хэм хэмжээ захиа юг дамжуулдаг гэдэг талаас авч үзвэл би өөрийгөө дамжуулагч буюу тэнгэр үзэлтэн хорвоо ертөнцид холбогддог гэж боддог. Мөн дээрээс нь би өмнөх төрөлтөөч бас аль нэг төрөлтөө бөө байсан гэдгийг мэддэг, мэдэрдэг, орж ирдэг. Их хүчтэй орж ирдэг. За чиний саяны цус дурдж байгаа төрийн хэрэгт оролцож байсан гэдэг дээр чинь маш том надад тийм холбоос орж ирдэг. Бас боддын шарын шашныг одоо юу яаж явсан, гөрөөлж явсан бас нэг тийм лам байсан гэдэг зүйл бас надад их тод орж ирдэг. Тэгэхээр миний хувьд бол бүгднгийн хайрлж хүнддэгдэг гэдэг нь тэр утгаараа хов яг энэ нэг холбогдоод байгаа итгэл үнэмшил гэдэг утгаараа бол илүү тэнгэр үзэл, илүү тэр хорвоо ертөнцтэй холбогдож, оюун санаагаараа ойлголцож, хилмэрчлэх гэдэг югаараа юу юм бэ шүү. Нэг юм бэ шүү. За тэгээд хэдүүлээ өнөөдрийнхөө яриагаа өндөрлөе. 40 минут нь хаагдаж байна. Төгөж байна. За тэгээд та хэдтэй оролцсон маш их баярлалаа. Сэтгэлээ сайхан нэг уудалсан баярлалаа. Альва юм аваа өгөөний тэн сэтгэл гэж байдаг. Тэгэхээр би чатан дээрээ дансаа оруулан та хэд маань өөрсдийнхөө боломж югаараа талархсан сэтгэлээ ханин болгоод өргөөрэй. Тэгээд сая сүүлд холбогддог Япон охины хувьд хоёлаа эх 7 хоногт холбогдъё доо. Ялтчгүй энергийн юу байх шиг байна. Шахаа байх шиг байна. Тэ. За тэгээ бүгдэнд нь баярлалаа. Сайн сайхныг хүсье. Оюун санаа ухаан дотор зөв мэдрэмж нь үргэлжид зөв рүү үнэн рүү тэмүүлж байгаарай. Зүй бус худал хуурмаг болгоноос зүрх сэтгэлээ хамгаалan хайрлаж байгаарай. За баяртай манайха. Дараа 7 хоногт уулзъя. Баяртай. Хамдаа. Баяртай.